мэндийг өнөөдөр бид тогтмол болон гүйлийн соронзон шинж чанарыг судалнаа. Ингэхдээ хоёр туршилтын эхний туршилтаа бүгдээрээ тогтмол соронзонгийн шинж чанарыг судлаад хоёр дахь туршилтаар гүйлийн соронзонгийн шинж чанарыг судалнаа. За эхний туршилтаар бид тогтмол соронзонгийн шинж чанарыг судална. За ингэхдээ бид шулуун болон дах соронзонгийн туршилтаа ашигланаа. За эхний туршилтыг хийж үзцгээе. Шулуун соронзон ширээн дээр тэгшгэн байрлуулна. За үүний дараа хоёр талд нь цаасаа тэнцвүүлэх хоёр саваа мод байршуулна. За үүний дараа бол соронзонгийнхоо NS туйлыг тэмдэглэсэн цагаан бичгийн цаасаа бол байрлуулна. За ингээд үүний дараа бичгийн цаасан дээрээ төмрийн үрцгийг нарийн жигд тарааж өгнө. За цагаан цаасан дээр маань соронзон орны төрх маань ажиглагдах болно. За ингээд төмрийн үрцээ жигд тараахад та бүхэн соронзонгийн маань N-S гэсэн туйлууд мөн тодорч харагдаж байгаа нь бол энэ туршилтаар харагдчихэ. За ингээд төмрийн үрцээ жигд тараасны дараа бичгийн цаасныхаа нэг булан дээр чигдгэн зөөлөн бүгдээрээ товшоод ингээд өгнө. За тогтмол соронзонгийн маань соронзон орны шугам бол дараах байдалтай харагдаж байна. Мөн хүүхдүүдээ төмрийн үрдэс маань соронзонгийн хоёр туйлд илүү их наалтсан байна. Харин дунд хэсгээр бага байгаа нь та бүхний хичээл дээрээ судалсан соронзонгийн туйл орчмоор соронзон хүч их дунд хэсгээр сул байгааг бэлтгэж байна. За ингээд соронзон орны төрхийг ажиглахад соронзон орн маань N-S гэсэн туйл руу чиглэсэн байдаг. За энэ соронзон шугамын чиглэлийг бүгдээрээ дараах байдлаар тодорхойлно. За ингэхдээ соронзон зүгээ ашиглана. За соронзон зүгээ бүгдээрээ тэгшгэмтэйгээ байрлуулж өгье. За эндээс харахад бүгдээрээ соронзонгийн маань соронзон орны шугам N-S рүү чиглэсэн битүүн мөрийн шугам байгааг та бүхэн ажиглаж байна. За багш нар маань суралцагчдаа шинжлэх ухаанч эрүүл хайгуул хийлгэх зорилгоор мөн соронзонгоо олон тооны байрлалын янз бүрийн байршлаар байрлуулж соронзон орны шугамыг ажиглуулж болно. За ингэхдээ тухайлбал хоёр соронзонгоо гифтээ байрлуулах, эсвэл босоо байрлуулах, эсрэг туйлуудаар нь ижил туйлуудаар нь байрлуулах, эсрэг туйлуудаар нь байрлуулах. Янз бүрийн хувилбараар та бүхэн соронзон орны төрхийг судлаарай. Дараагийн жишээ бол тах соронзон бүгдээрээ ашиглаад тах соронзонгийн хувьд соронзон орны шугамыг ажиглацгаая. За мөн түрүүний адил төмрийн үрцээ жиг бичгийн цаасан дээрээ цацаж өгнө. За үүний дараа
жишээ цаасныхаа нэг булан дээр зөөлхөн товшиж өгнө. За ингээд энэ дээрээс та бүхэн маань соронзон орны төрхийг мөн соронзон шугамыг ажиглаж байна. За эндээс бол түрүүний туршилтаар ажиглагдсан соронзон орны маань шугам Э-нээсээ С чиглэл рүү чиглэсэн битүү мөрийн шугам байгааг харж байна. Дараагийн туршилтаар бид гүйдлийн соронзон шин чанарыг судална. Гүйдэлтэй дамжуулагчийн эргэн тойронд соронзон орон үүсдэг. Заавал соронзон орны талаар бүгдээрээ туршилтаа хийж үзцгээе. Заавал туршилтанд маань цахилгаан үүсгүүр, төмөр шураг. За төмөр шургийн оронд бүгдээрээ төмөр хадаас ашиглаж болно. За төмөр цагираг, холбох утас. За зис утас гэсэн эдгээр зүйлүүдийг ашиглаад туршилтаа хийн. За туршилтаа хийхдээ бүгдээрээ төмөр шургийн даах унцар хоолойгоо хийгээд за холбох утас цахилгаан үүсгүүр залах хугацаар 2 см орчим зис утсаа үлдээгээд за хунцар хоолойдоо нарийн жиг солной ороомог орооно. За ингээд за орооцын тоогоо тоолно. За ингээд нарийн жигд ороосны дараа мөн ороомгийн нөгөө үзүүрийг 2 см орчим ороох үйлдэл. Заавал 2 үзүүрийг болвол хамгаалтын бүрхүүлд өргсөн байгаа учраас багш нар маань сурагчдаа хамгаалтын бүрхүүлийг арилгахыг сануулаарай. За уг туршилтанда бид за энэхүү орооцуудаа орооцын тооноос нь хамааруулаад 20 орооцтой, 40 орооцтой, 60 орооцтой, 80 орооцтой, 100 орооцтой гэж бэлтгэсэн байгаа. За бүгдээрээ энэ соронзон цахилгаан соронзон маань хүч орооцын тооноос хэрхэн хамаарч байгаа бүгдээрээ судалж үзье. За туршилтаа хийж гүйцэтгэхдээ холбох утас ашиглах ёстой. За шууд цахилгаан үүсгүүртэй уг ороомгоо холбох юм бол уг нь холболтвол маш их халах учраас хүүхдүүдийн аюулгүй ажиллагаа анхаарах шаардлагатай. За ингээд 20 орооцтой солной ороомгийн хувьд бүгдээрээ соронзон орон энэ ороомгийн орчим үүссэн байна уу, үүсээгүй байна уу гэдгийг соронзон зүг ашиглаад илрүүлье. За соронзон зүүнд маань үйлчлэл байгаа хэсгийг ажиглая. За соронзон зүүн маань аажим хөдөлж байна. За энэхүү үйлчлэлийг бүгдээрээ за зүрхөвч буюу за төмөр шургаа. За цахилгаан соронз болвол энэ соронзон хүчийн маань өөрөө нэмж өгч байна. За зүрхөвч маань өөрөө соронзон хүчийг нэмэх. За үүний дараа бүгдээрээ туршилтандаа төмөр цагиргуудаа соронзон чиглэлрүүлэх зорилгоор төмөр цагиргуудыг ашиглаж үзье. За энэ зүрхөвчөнд маань за 20 орооцтой үед төдийлөн цагиргийг салгаж татаж чадахгүй байна. За тэгвэл орооцынхоо доо бүгдээрээ нэмээд үзье. За туршилтаа хийх явцдаа
За цахилгаан үүсгүүрийг салгахаа хүүхдүүдэд мартваа. За бүгдээрээ энэ хүү орооцсынхаа тоог өөрчлөөд хэрвээ хүү орооцтой тохиолдолд яах вэ гэдгийг бүгдээрээ мөн ажиглая. Хэрвээ 100 орооцтой тохиолдолд за хэдэн цагаараа татж байгааг хэдүүлэн ажиглая. 1 2 3 4 5 6 7 8 төмөр цагиргыг татсан байна. Тэгэхээр ороомгийн маань орооцын тооноос хамаарат мөн цахилгаан соронзон маань хүч нь нэмэгдээд явж байгааг ажиглаж болох үс байна. Энэхүү зүрх хүчтэй ороомгийг цахилгаан соронз гэдэг. За энэхүү зүрх хүчний оронд бүгдээрээ бидний эргэн тойронд байдаг хадаасыг ашиглаад үзье. За цахилгаан үсгүүрээ залгая. Мөн хадаасанд маань төмөр цагиргууд татагдж байна. Тэр багш нар маань сурагчдаараа орооцын тоог өөрчлүүлэн шилэг ухаанч эрэл хайгуул хийлгэж болох юм аа.